Монголын нохой судлалын холбоо болон PPTV танин мэдхүн телевизтэй хамтран хүргэдэг банхар нэвтрүүлгийн маань анхны дугаар үзэгчтэй бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд бид нар Монголын нохой судлалын холбооны гишүүн байгууллага болох одоо Мянган найз группийнхаа үржлийн ганц дээр нэрээд байна. Ингээд найз төвшингөдөө энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Монгол Мянган найз групп одоо анх хэдэн онд байгуулагдсан те. Одоо төвшин моноос хизээнээс нохойг бас хайрлж нохойг тижээх болов энэ талаараа одоо нохоос нар хүүхд залуучуудтай ярьж өгөөч. За миний хувьд бол анх 86 онд хамгийн анхны хоёр нохойг авч тижээжсэн. Тэр үед яг 6 дугаар ангийн хүүхэд байсан. Сямбарнаар үлдэрийн нохой одоо Орос овчархэр хүмүүс андддаг те. Орос овчарх анх авч тижээжсэн. Ер нь бол яг хүүхдээсээ амтан дунд өссөн л дөө. Манайх аягүй их тийм амтантай, тагтаатай, дахиатай, галуутай, нохойтой тийм хүн байсан. Тэр надад их нөлөөсөн болов гэж боддتي. Тэгээд 86 оноос хойш яг тижээж агаад тэгээд сургууль соёл төгсөөд амьдрал ахуйтай болоод тэгээд яг анх 98 оноос ахуулаад энэ нохойг өөрийнхөө амьдрал ахуйд ашиглаж те бизнес маркаар тижээж эхэлсэн. Тухайн үед яг эхлээд нэг 10-аад нохойтой тэгээд манай хайлаастад байрладаг байсан. Тэрнээс хойш одоо аль биесээр 2002 онд Мянган найз компани гэж анх байгуулагдчихсан. Манайх одоо хүмүүс мэдж байгаа хтэй Бетховен гэдэг нэртэй анхны дэлгүүрээ нээгээд нөгөө 10 нохоогоо үржүүлээд ингээ гүйлгийн дэлгүүр дээрээ зарж эхэлжсэн. Одоо бол яг манайх нэг 28 төрлийн 170 нохойтой байгаа. Тэгээд яг аль биесээр ингээ үржлийн газар тэгээ нөгөө нохой судлалын холбооноос эрэхтэй тийм үржлийн газраа байгуулад ингээд одоо ажиллаж байгаа. Эчний үлдэр нохой. Одоо бол манад нэг 20 хэдэн төрлийн 170-аад нохой байгаа. Ер нь тэгээ найз төвшин маань одоо нохой төжихийн одоо аж тус ач холбогдлыг бас энэ залуучуудаа өөрийнхөө үзэл бодлоос хуваалцаач. За ер нь миний бодлоор яг хүн өөрийн гэсэн зорилготой, өөрийн гэсэн сонирхдаг юмтай тэ урдаа зорилт тавиад явбал их сайхан амьдрах байх гэж боддөө. Миний бодлоор сүүлийн залуучууд маань нэг тодорхой зорилгогүй тэгээд бие бинийгээ дагсан тийм хөнгөн хийсвэр байгаад байгаа юм гэж боддоо. Миний хувьд бол яг би баг болчраасаа нөгөө амтантай өссөн болохоор одоо яг өөрийгөө одоо чагнаад ч гэх юм уу те миний хийх ёстой юм одоо юу юм болоо гэж бодохоор би их амтанд их ойрхон болохоор амтанд хижээл гэж бодсон. Яг тэр дундаа бол нохой бол шал өөрлөлтөө те одоо анх үүснээс ахуулаад хүнд хамгийн түрүүнд хань болсон амтан маань тэгэл яг аясаараа те нохоогоо дагаад одоо ингээд нохооныхоо буйнаар ингээд амьдрал ахуйгаа өөдөн татаад өөрөө бас сонирхлоороо ингээд ажиллаа хийгээ явж байгаа аюу сайхан байгаа. Ер нь бол нохоо тижээдэг нохоо сонирхож байгаа хүүхдүүдтэй хэлэхэд бол одоо нохоо бол хүнд ямар ч байсан те муу ямар нэгэн хүмүүжил ч юм уу ямар нэгэн муу энерги ч юм уу муу юм өрөөсөө өгөхгүй те амтан гэдэг утгаараа дээрээс нь нөгөө хүүхдүүд маань эцэгхээсээ нохоо аваад өгөөч гэдэг аюу их гуйдаг. Компьютер аваад өгөөч гэхээр компьютер аваад өгдөг мөртлөө нөгөө өөрийн жинхэнэ яг бод яг гоё хүмүүжүүлэх тэр амьд амтны нэрээс авч өгдөг. Тийм болохоор яг эцэг эхчүүдтэй хандаа те энийг далимдуулаад хэлэхэд хүүхдүүдэд сонирхсон амтныг авч өгч байгаараа хэлмээр байна. Тийм мэдээж амттай харилсан хүн гэдэг бас хамгийн сайн хүн болж хүмүүждэг те. За найз маань бас ингээд энэ та бүхэн бас харж байгаа хань ард маань бас нэг сайхан одоо баримл урлагийн бүтээл гэхээр зүйлийг бас бүтээсэн байна. Энийгээ бас залуучуудаа бас тайлбарлаж өгөөч. За яг эхлээл сайхан нохойтой болъё гэж мөрөөддөг байсан бол одоо сайхан хашаагаараа дөрөв нохтуутай тийм ээ. Одоо нэг үе бол бас арай гайгүй болцсон. Тэгэл яг хүн нөгөө бодож авсан юм нь биелэх тусмаа цаашаа мөрөөдөл бол үргэлжилсээр байдаг те. Миний хувьд бол би боддог байсан л да. Нэх гоё юм хашаатай, айгүй олон нохоотой, тэгээд гоё юм том хөшөөтэй, тэгээ мод бут болсон тийм гоё орчинд ингээд амьдрах юмсан гэж боддог байсан. Яг миний мөрөөдөл ихнээсээ биелж байгаа. Энэ хөшөөний хувьд бол за нэгдүгээрт би миний яг ямар нохоонд хамгийн дуртай, хамгийн хайртай байх юм бол би мэдээж Монгол хүн учраас Монгол нохоог гин. Монгол нохоонд бол угаасаа би хар багасаа их дуртай, тижээж эхэлжсэн тий. Анх л одоо Монгол анхаарал ер нь одоо бизнесийн гараа гэх юм уу те эхэлжсэн. Тэр утгаараа ч гэх юм уу дээрэс нь хүмүүс ярьдаг л да манай Монгол нохоог үгүйсгээ тийм ээ. Одоо гадны ямар нэгэн улсын нохоо
болох гэж айгүй их байдаг. Миний бодлоор бол энэ Монгол нохоо маань бүр эртээр үеэс байсан учраас би энэ Баатартай хамт нөгөө асар хоёр нохоогоо дүрсэлсэн юм хөшөө хийсэн. Хүн нохооны итгэлийг олж чадвал хүний хамгийн үнэнч нөхөр нь болж чаддаг. Яг хоо миний хувьд бол энэ маань айгүй том бүтээл те. Би бол яг хоо хувь хүн учраас миний хувьд бол хөшөө нэлээ ахацсан ажил. Тэгээд яг хоо санаж явал бүтэн хичээлээ сайн хүмүүсийн буйнаар ингээд гарын дүүтэй хүмүүсийн буйнаар ийм сайхан хөшөө хийсэн. За энэ хоёр нохоо маань бол асар хоёр нохоогоо. Яг хоо нохоо маань дотроо бас янз бүрийн типтэй те. Тэгээд би энэ хөшөөн дээр бол нэгдүгээрт одоо дүр төрхөө нэг нь айгүй тийм 50 амгалан нэг нь айгүй тийм ширүүн догшин зоримог тийм дүр хийсэн. Нэг нь бол жоохон ус багтай те гоё тийм монголчуу типтэй. Нөгөөх нь одоо сүүлийн үед гараад байгаа те тийм типийн нохоонууд хийсэн. За Монгол Баатар хийдэг маань одоо сүүлийн үед яг манайхаар гадны Оросоос ч юм уу, Хятадаас ч юм уу, гурдагч орноос айгүй хүмүүс ирдэг болсон. Тэр хүмүүсээ ирэхэд бас нэг би монгол хүн учраас ороод ирэхэд нэг Монгол Баатартай сайхан юм хоёр нохоо байжээ гэсэн утгаараа ийм хөшөө хийсэн. За энэ бол яг нөгөө зогсож яваа болохоор нөгөө зүгээр бэлгэдлийн чанартай Баатар те хэрвээ одоо нэг морныхоо хөлийг өргөцсөн ч юм уу тийм байх юм бол нөгөө тулалдаж яваад амь ирсэн ч юм уу тийм утгыг илэрхийлдэг. Тийм учраас энэ бол одоо яг зүгээр л бэлгэдлийн чанартай тийм Баатар юм байгаа. За яг хөө тэгэл танихгүй Баатар хийж байхаар бас одоо энэ Баатарынхаа царай марай дээр одоо их анхаарсан л да. Яг хөө хүмүүс орж ирээд төвшөө чи өөрийгөө хийсэн юм уу гэдэг те. Яг хөө миний хувьд бол би бодсон л да. За танихгүй Баатар байж байхаар миний хувьд хэн Баатар вүлээ гэж бодсон те. Яг хөө миний хувьд бол манай аав л Баатар учраас би аавынхаа царайг хийсэн. Тийм миний аав бол угаасаа одоо миний бахархал тийм ээ. Манай аав бол одоо хөдөлмөрийн Баатар хүн байдаг. Биднийг ийм сайхан хүмүүжүүлсэн. Өдий зэрэгтэй явхад маань одоо хамгийн гол хэрэг болж байгаа юм бол хүмүүжил те. Тийм учраас би одоо аавынхаа царайгаар дүрсэлсэн. Тийм энэ би биш шүү. Тийм хүмүүс бол тэгдэг те. Хөө төвшөө чи өөрийгөө хийсэн юм уу? Мэдээч миний төрсэн аав минь учраас битээр адилхан байлгүй яг уу. Гэхдээ миний аав бол надад бол те хамгийн том Баатар. Тийм учраас аавынхаа дүрийг хийсэн. Ер нь бол яг уу манай хашаа одоо миний нөгөө мөрөөдлийн нэг хэсэг учраас надад л миний бүх юм гоё санагдчихвэл тийм тэгэл болно. Тэгэхээр бас эндээс ингээ харахад манай монголчууд бас ертөнцийн 3 гэж ярьдаг те. Хүм морь нохоо 3. Багнаас хүүхднаас одоо гүлгнээс унаанаас их төвшөлсөн байдаг. Тэгэхээр сайхан бүтээл болж байна. Баяр үргээ. За баяр. Одоо бүгдээрээ төвшөөгийнхөө нохоонуудтай явж танилцъя. Нохой бол өөрөөсөө ч хүнийг хайрладаг дэлхийд ярих цорын ганц амьт юм. За энэ манай нөгөө Монгол банкрууд байгаа. Энэ бол 92 банкр байгаа. Одоо миний өөрийн хамгийн хайртай банкруудын нэг нь бол Зоос гэдэг те. Одоо үзэгчд маань бас антхаа болсон сая үзэгслэн дээр төрүүлсэн юм нохоо байгаа. Яг уу би боддог л доо Монгол нохоо ямар нохоо юм бэ? Ямар зориултаар ашиглаж ийсэн юм бэ? Яагаад анх Монгол оронд одоо Монгол нохоо ингэж хүний хань болд юм бэ гэж янз бүрээр боддог. Миний хувьд бол за нэгдүгээрт манайх нүүдэлчин тийм ээ. Тийм учраас нүүдлийн ая даахаар хөнгөн шаламгай, анч, тэгээд төсвөр төвчээртэй, хүүтэн ширүүнд төсвөртэй тэгээд эзэндээ маш үнэнч ийм нохоо байх ёстой болов гэсэн үднээсээ би яг ийм типийн нохоонд айгүй дуртай. Яагаад гэвэл маш хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хөнгөн тийм ээ. Дээрэс нь илүү дутуу ийм нөгөө характер байхгүй. Яг ийм тогтун характертай. Гэхдээ яг хэрэгтэй үедээ бас хуурч чаддаг ийм зан характертай. Дээрэс нь айгүй гоё дүлгөөн дүр төрхтэй, өстэй, том биетэй, булчинлаг, зоримог, хөдөлгөөний ямар ч цаатал байхгүй. Би ийм пропорцаатай ийм нохоог би яг Монгол нохоог гэж боддог. Тий. Ер нь яг хөө миний хашаанд байгаа нохоонууд дундаас одоо амьдрах чадвар ч юм уу, гаргаж байгаа ааш айл ч юм уу, ер нь ингээд надтай хамт байж байгаа энэ байдлаар бол Монгол нохоо гүйцэх нохоо ер нь бол байдгүй. Одоо хүмүүс бол яг хөө гэртээ нэг нохоотой учраас тэр нохоог бол маш сайн анзаарна үхээс харьцуулж тийм юу шинжих боломж ерөөсөө таардаггүй. Миний хувьд бол одоо жишээ нь 20 хэдэн төрлийн нохоо байна гэдэг маань надад асар том боломж байгаа. Ягаад гэвэл энэ нохоонууд
өдөржингөө наттай байгаа учраас өдөржингөө би яг цэцэрлэгийн багш шиг энэ нөгөө нохоонуудынхаа гаргаж байгаа характер янз бүрийн юмыг өөрөө ингээ байнга чагнаж ажиглаж яадаг. Хүмүүс яг нохоо тижэн гэхээр хоол тавьж өгөөд, ус тавьж өгөөд хөтлж яваад тэгээд болоо гэж боддог. Нохоо тижэн гэдэг бол асар их хөдөлмөр. Дээрэс нь хүнд асар их юмыг ойлгуулна. Нохоо гэдэг амьтан маа. Яг бүр нарийн ярил бас ярих юм зөндөө байгаа л да. Ер нь бол зүгээр ингээд тодорхой хэмжээнд ярих юм бол нохоо тижэн гэдэг маань бол тухайн хүнээс маш их хичээл, зүтгэл, хөдөлмөр, маш их анхаарал, маш их сэтгэхүй шаарддаг. Юмыг тижэн гэдэг чинь бид нар хүн оюун тарихтай амьтнаас ялгарсан учраас нохоог яаж тижээх үү, яах вэ гэдгээ бид нар өөрсдөө маш сайн сэтгэдэг учраас сэтгэхүй аягүй хөгжүүлдэг. Тэрнээс зүгээр л нэг хэдэн хоол авчиж шидэж өгчөөл усалчаал тэгэл зогсож байгаа юм бол нохоо маань ерөөсөө хөгжихгүй. Дээрээс нь нохоогоо хүмүүжүүлж чадахгүй, нохоогоо ойлгохгүй тийм янз бүрийн юмнууд байна л да. За энэ бол Доомбор гэдэг нэртэй нохоо маань. Энэ одоо сүүлд авсан охин нохоо. Одоо 11 сартаа сая ихний ороонд ороод нийлцсэн байгаа. Тийм. Охин нохоо бол яг ир нохоог бодвол биеийн хувьд арай жижигхэн. Гэвч одоо нөгөө зан айлын хувьд бол ир нохоог бодвол бас яг им амтан гэсэн утгаараа айгүй тийм төсвөр төвчээртэй, ааштай, тэгээ ухаантай, одоо муу санаатай гэх юм уу юмд айгүй болгоомжтой тийм характерууд бол охин нохооноос айгүй илэрдэг. Яг гэвэл энэ маань яг л хүнтэй адилхан гүлэглэн. Тэгээд тэр гүлэг бол бүгд энэ им амтны хамгаалтанд, хяналтанд тижээлд ор боождөг учраас бас л яг одоо бидний ямар их хөдөлмөр хүч гаргаж биднийг өсгдөг үлээ. Яг охин нохоо тийм үүргийг гүйцэтгэдэг тий. За баярлалаа. Дараа ийшээ явъя дүүлээ. За одоо энд ямар нохоо байна? За энэ нөгөө залуучуудын маань хамгийн их ойр сонирхоод байгаа нөгөө төвд банкар үйлдвэрийн нохоо. За энэ бол одоо манай нөгөө арга гэдэг нохоо маань. Тий. Арга. Одоо эдгээр бол яг Монгол нохоо шиг типтэй тий. Одоо хүмүүс эсвэл Монголоос үүссэн юм уу эсвэл одоо хятадын нохоо юм уу гэдэг аюул эргэлздэг тийм нохоо маань. За яг миний бодлоор бол энэ нохоо маань Монголоос гаралтай гэж би өөрөө хувьдаа боддог тийм. Гэхдээ би судлаач биш учраас 100% баталгаатай юм ярихгүй. Гэхдээ энэ нохоо маань одоо ингээд зан характерын хувьд ч юм уу байж байгаа байдал ер нь ингээд биеийн галбар өнгөцөс бүх юм ерөөсөө яг л манай Монгол нохоотой төстэй. Яг хотод миний бодлоор энэ нохоог маань арай өөр нохоотой англи мастифтай ч юм уу Ньюфаундлендтай холиод сүүлийн үеийн тэр арай хөдөлгөөн муутай хит үрчгэр хит маастай тэр нохоонуудыг гаргаад байна уу гэж би өөрөө боддог. За миний хувьд бол ерөөсөө хүн жингийн нохоонд маш их дуртай. Яг хөө тэгээд сүүлийн үед одоо нөгөө амьдрал ахуйда бизнес маркет явж байгаа учраас нөгөө хүүхэд залуучдын сонирхсан бүх нохоог л байлгах ирмэлзэлтэй байгаа. Одоо за сая нөгөө англи мастиф гэдэг нохоо маань энэ нохоог бол одоо лигон нохоо гэдэг те тухайн үед одоо англид нөгөө нэг гардан байлдааны үед одоо явган цэрэг урд орж тулалдаг тийм айгүй эрлэх нохоо байсан гэсэн түүхийг би маш их юмнаас уншижсэн. Тий. Миний хувьд бол бас л миний айгүй их сонирхдаг нохоонуудын нэг би хамгийн анхны англи мастифа 97 онд авч ирсэн. Тэр үеэс хойш ер нь мастифаас бараг салаагүй дээ. Англи мастиф үйлдвэрийн нохоо. За энэ бас англи мастиф үйлдвэрийн нохоо байна. За энэ бол одоо залуучууд маань хамгийн их сонирхдаг те. Дундад Азийн овчорк гэдэг нохоо. За энэ нохоо маань яг Оросын те манай Монгол банкар шиг яг байглаараа ерөөсөө селекц хийгдээгүй тийм хонч, малч, анч одоо яг Монгол банкарт байдаг бүх шинжүүдийг бас давхар агуулсан юм нохоо. Ер нь бол одоо миний бодлоор уугуул нохоонууд бол маш мундаг. Яг гэвэл тэдэнд амтанд байх бүх шинж байдаг. Одоо байгальд байсан амт мэдээж анч байх хэрэгтэй, хурдан байх хэрэгтэй, хүчрхэг байх хэрэгтэй, тулаанч байх хэрэгтэй, зоримог байх хэрэгтэй, дээрэс нь ухаантай байх хэрэгтэй. Энэ уугуул нохоонуудад маань ерөөсөө тэр шинжүүд айгүй их давмгай байдаг. Одоо шин зарим нохоо хөөрхий ингээл эзэн нь анхаарахгүй бол чад хийчих гээд идэг. Гэтэл зарим нохоо бол бидрээс гадна бас тустай өөрийгөө те ямар нэгэн байдлаар ингээд аваад явдаг. Тийм. За энэ миний одоо нөгөө сүүлд авчирсан хасар дуудлагатай нохоо маань сая нохоо судлалын холбооноос зохиогдсон 4-р тэмцээн дээр авраг болсон. Тийм нохоога хасар дуудлагатай. Тийм.
Энэ нохоо маань ер нь бол миний бодлоор аюу гоё тийм хүчрхэг, аюу зоримог, аюу зодоонч, аюу тийм нохоо мөртлөө одоо юу гэх юм бэ? Хүнээр бол нэг юм дээрэнгүү, дарлангуу одоо нэг тийм хүчрхэг амтнд байдаг муу юм ерөөсөө нохоонд байдгүй. Яг хуу тулаан үзүүлвэл зөрүүлээд тулаан үзүүлдэг. Хүн үдэх юм бол зөрүүлээд дайрдаг. Энгийн үе цаахан ингээд номхон дөлгөөн байж чаддаг тийм сайхан нохоо. Тий. За энэ миний сүүлд оруулж ирсэн жангар гэдэг нохоо. Одоо 7 сар гарантай, одоо 8 сар хүрлээ. Одоо 11 сарын 15-нд 8 сар хүрнэ. Тий. За энэ бол яг одоо миний чадлага хэрээр арай холоос арай сайн гүлэг авсан маань одоо энэ байгаа. Хавраас одоо нийлүүлгэнд орж эхэлнэ. Одоо манай залуучууд дундад Азийн овчрох бол аягүй сайн хөгжиж байгаа. Дээрээс нь одоо юм хар алаг, хар тусмын нохоо аягүй сонирхож байгаа. Тий. За энэ бол хүмүүс одоо яг энийг үстэй хаски гэж аягүй ойлгоод байдаг. За хаски үлдрийн нохоо маань бол яг чарганы нохоо бол биш. Сүүлийн үед яг Америкаас алт олборлоо те аягүй хүн хүмүүс тэнд мөнгөчжсэн, бэлжжсэн хүн тэгээ мөнгөтэй бэлтэй болохын хэрээр өөртөө саатуулахыг оролддог те. Тэгэхэд хаски үлдрийн нохоог чарганд сургаад бооцоотоо уралдуулж ийм аркаар чарганд бол анх хөлжсэн. Энэ маламут үлдрийн нохоо маань одоо бол яг жинхэнэ нөгөө загсаар амьдэрдэг чокот кавин тий загасчдын нөгөө ачаа бараага тэрэгэн дээр тавиад чирүүлдэг нөгөө хүн төчөр тэр их жинтэй загсыг чирж явдаг яг тэр цасны нохоо маань Аляскийн маламут үлдрийн нохоо байгаа. Энэ бол яг гэхдээ миний хувьд бол жоохон жижигхэн би бол их мундаг маламутуудыг үзчихсэн. Явандаа тийм маламутууд авчрах санаа байгаа. Одоохондоо бол яг манай нөхцөл бол энэ маш сайн нохоо байгаа. Ер нь зан характерын үед айгүй тийм сэргэлэн, цовоо тийм нохоонод байгаа. Юмыг нэг юусан юм ерөөсөө мартдаггүй гэж би энэ нохоог их онцлоод байгаа. Тийм нохоо. За энэ бас төвд банкар байна. Яг төвд банкар нөгөө өнгөний үед бол маш олон янз байдаг. Цагаан байдаг, алтан шар байдаг, ийм улаан хөрөн байдаг, дөрвөн нүдтэй улаан алтар байдаг, хар байдаг. Эдгээр дундаас яг судлахаар нөгөө цагаан алтан шар өнгийг бол маш сүүлд гаргаж авсан байдаг. Яг байгаль дээр үүссэн амьтад дундаас цагаан өнгөрөөс анх үүсдэг юм байна л да. Цагаан өнг бол нэлээд хожуу олон селекц хийж гаргасан тийм өнгө. Тэгэхдээ гаргахдаа цагаан өнгийг бол маш хүндэлж, дээдэлж тийм ээ. Одоо ноён ч юм уу сурвалжит хүмүүс тэжээжсэн. Манай Монгол ч гэсэн богдтааныг цагаан хос банкартай байсан гэсэн тийм түүх байдаг тий. За энэ Кавказ үлдрийн нохоо. Тэгээ Кавказ үлдрийн нохоо маань бас ийм цагаан байна, саарл байна, бавган бор байна. Яг энэ нохоон дээр улаан хөрөн хит алаг хоёрыг бол хоригддаг. Бусад өнгө бол энэ нохоон дээр чөлөөтэй. За түрүү нөгөө дундад Азийн овчрох гэсэн шүү дээ. Энэ нохоо маань одоо Оросын яг нөгөө уудах газрын нохоо. Энэ нохоонууд маань одоо намд орсон нохоо. За энэ манай нөгөө балуу гэдэг нохоо байна. Саяхан зүүн дээр бас төрүүлсэн. За энэ нохоо маань асал яг нөгөө миний хэлснээр Монгол нохоотой ойролцоо характертай. Одоо яг намд ор газрын миний бодлоор том алыг айгүй маш сайн юухаар тийм нохоо. Одоо мал айгүй сайн гэх юм да. Яг энэ нохоо маань сүүлийн үед харуул хамгаалтанд аяг ашиглаж байгаа. Яагаад юм бэ гэхээр одоо дайн байлдааны үедээ олон жил дайн байлдаан болсон Орос. Тэр үед одоо Оросууд энэ нохоог нөгөө шоронгийн харуул хамгаалтанд аяг ашиглаж байсан. Тэр юугаараа нөгөө энэ характертай жоохон сүүлд тийм хатуу ширүүн характер бол нэмэгдэж орсон тий. Яг хөө тэр үед би нэг дайны тухайн ном дээр үзчихсэн л та. Одоо тэр үед баг одоо 50 60-аас доош насны эмгэн өвгөн хүртэл буу барьж тулжсэн тийм хэцүү үе байсан. Тэгээ тэр үед одоо шоронг маань хүн хүч байхгүй учраас маш олон нохтуудыг тийм сургаж одоо нөгөө давхар хашааны голоор дандаа Кавказ үлдрийн нохоонууд гүйж юм манжсэн тийм юм би номоос уншижсэн. Тэгээ би яг энэ характер сүүлийн ширүүн болсон гэж ойлгодог. Гэхдээ энэ нохоо маань одоо ингээд харахад хэдийн юм ширүүн байгаа ч гэсэн эзэндээ бол 100% үнэнч нохоо. Одоо бүр багаас нь энэ нохоо маань ямар ч аюулгүй. Хүмүүс боддог л яг юм том чигээр нь бодоод энэ нохоо ерөөсөө эзнээч барьж байна. Энэ бол тийм биш ерөөсөө яг миний хувьд бол одоо энэ нохоонууд бүгд над дээр том болсон хойно ирсэн. Би бол одоо эдний хөлийг татсан ч энэ нохоо маань нэг 100% үнэт байдаг. Тийм
миний бодлоор бас их сайн. За энэ бол манай нөгөө Андрей гэдэг нохоо маань одоо 11 сарын 23-нд 10 нас хүрнэ. Одоо энэ миний их л хайртай нохоонуудын нэг. Тэгэл одоо хөгшөрхөөр бас ингээл хэцүү санагдаад хизээ унаадаг бол гээл те. Хүн чинь нөгөө олон жил тийжсэн нохоогоо яг л өөрийнхөө хамаатан садан ах дүүнэр шиг ингээд дасчт юм байна. Энэ одоо Андрей маань хүмүүс одоо Андрей гэхээр тэ амтахгүй те. Хүүхэд залуучууд маань аягүй сайн мэддэг. Бараг төвшөө гэхээсээ илүү та нөгөө Андрейгийн эзэн байж тээ гэдэг. Тэрүүгээр нь би аягүй баярлдаг те. Тэрнээс та төвшөө ах байждаг юм да тийм ээ л гин. Энэ нохоо маань миний нэрийг бас давхар гаргаж явдсан болов гэж би боддتي. Тэгээ одоо ингээд Андрей маань 2008 оны авраг нохоо болчихсон. Нохоо гайхалтай ой тогтоолт бидний бодлоос ч илүү ухаантай. Нохот үнэхээр төгсөн. За энэ нохоог бол хүмүүс амддаггүй те. Яагаад гэвэл манад нөгөө Хачико гэдэг нөгөө эзнээ те маш олон жил хүлээгээ цүүлд нь Японд өөрийнхөө хөшөөг босгуулж чадсан ийм мундаг нохоо байгаа. А одоо нохоо эзэндээ ямар үнэнч гэдгийг одоо энэ нохоо маань хамгийн сайн хүмүүст илэрхийлж чадсан тийм нохоо байгаа. Одоо энэ бол Японы Акита Ину гэдэг нохоо. Тий. Энэ бол их мундаг нохоо байгаа. Ер нь энэ нохоог ингээл анзаараад байхад илүү хөдөлгөөн маш бага хийдэг. Юмыг айгүй тийм анзаарч мэдэрч тэгж харцдаг нохоо. Хачико гэхэр манай хүүхэд залуучууд амддаггүй тийм ээ. Одоо Японы Токиогийн Шибуягийн мөч галт тэрэгний буудлын дээр одоо хөшөө байдаг. За одоо энд нохоо. За Ингээд чи араас босоо. За энэ манай нөгөө цэгц гэдэг нохоо маань бас л төвд банхар тийм ээ. А би яг хуу одоо энэ төвд банхар гэдэг нэгэнт нэрийдсэн энэ нохооны хувьд юу бодож явдаг вэ гэхээр нохоо гэдэг амьт маань нэгдүгээр байгалийн амьт учраас маш эрүүл тий эрүүл дөрвөн хөл маш чанга бие бэлдэр маш гоё өв тэгш одоо нүд хурц ч гэдэм үү ухаан саруулч гэдэм үү аюу тийм сэргэлэн цаваа байх хэвээр. А урд яг хятад сүүлийн төвдүүдийг харахаар баг маш сайхан нохоо мөртлөө нохоогоо гүйлэгдээ харъя гэхээр 2-3 татаад босгож явах жишээний тийм нохоо бүр аюу тийм муухай төвшөнд аваачсан байлээ тий. А би бол миний хувьд бол би дандаа юм эрүүл тэгээд хит үрчхэр биш яг ийм гоё өөртөө таарсан те. Би боддог л да одоо төвд банкар Монгол банкар эдгээр маань зүгээр миний бодлоор дандаа гоё байглаараа тийм тулаанч анч гэж би яриад байгаа штэ. А миний бодлоор бол хизээч жавжин унжсан нохоо тулалдж яахыг бол мэдэхгүй. А хизээч хүнээр татуулж босч байгаа нохоо тийм ээ нөгөө нүүдэл чинь тийм соёл иргэншил зогцохгүй учраас би дандаа юм эрүүл юм цовоо сэргэлэн хурц хөдөлгөөнтэй ийм нохоонуудыг одоо өөрөө шилд сонгож нөгөө өвчлөлтөд ашигладаг. А миний хувьд бол за би өөрийнхөө нөгөө сонирхлыг одоо хангаж болно л доо. Одоо нэгэн тийм үе маань өнгөрөөд нөгөө хүүхэд залуучууд маань надаас асар гүлэг авдаг болсон учраас би маш сайн гүлэг гаргах тийм бас одоо юу хэ үүрэг надад ноогдсон тийм ээ. Тийм учраас миний үржилд ашиглаж байгаа нохоонууд маань цоо эрүүл а дээрэс нь маш сайхан өнгө үзэмжтэй эрүүл цоо ийм байх хэвээр. Би энд нөгөө нэг дефект янз бүрийн юмыг үржүүлээд ирвэл одоо Монголын нохоо тэ хөгжиж байгаа нохоо нь асар их муу нөлөө оруулах учраас би тэр талаар маш хичээж ажиллаж байна. За тэгээ одоо бас үзэгчд маань бас сонирхож байгаа юм байна. Энэ олон нохоо байна. 170 гаруй нохоо байна. Энийг яаж тижээж бардаг бол те. Одоо хоол хүнсний зардал гэж ямархуу юм гардаг бол уугаар тижээдэг бол гэл ингээд сонирхож байгаа. Энэ талаар зөвлөгөө өгөх юм. За яг хоо. Их гоё асуулт байна. Урд надаас ийм асуулт асууж байгаа юу те. За хүмүүс яг хоо ингэж боддог л та. Одоо жишээ нь нохооны гүлэг мэдв. За тэд. Тэгэл би ингээл гүлэг зараад одоо нохоо тижээдэг хүмүүс банууд айгүй би нэг ойлгодог те. Ямар хэцүү, ямар хөдөлмөр ордгийг ойлгодог. Бидний хувьд одоо би жишээ нь өглөө ингээл нүдээ нухлаад одоо 6 өнгөрөөл 7 болоод наашаа илүү яардаг тийм ээ. Тэгээд орой ингээл харуу бүрээгээр 11 12 гээл гэртээ ордог. Энэ хооронд бол маш их хөдөлмөр хэрэгтэй. Хоёрдугаарт энэ олон нохооны зардал гэж болно асар их тийм ээ. Одоо жишээ нь 170 нохоо би ингээд нэг тойроход
За одоогийн байдлаар би 120 мянган төгрөг хоолдог тий. Тэгэл яг нохоо гэдэг маань тийм үстэй айл болгон нохоо аваад байхгүй хүн болгон нохоо аваад байхгүй. Ер нь зах зээлийн хувьд бол жоохон тийм хумигдмал тий. Гэхдээ л сонирхдаг хүмүүс маш их байдаг учраас бид нар байх ёстой. Сайн нохоо гаргах ёстой. Дээрэс нь би өөрөө нөгөө нохоонд одоо юу хэмдэ 100% тийм дуртай төрсэн болохоор өөрөө өсөжсэн ч гэсэн нохоогоо өсгөж ерөөсөө чаддаг. Энэ зан чанар маань ерөөсөө нохоод хийжээдэг хүн болгонд илэрчээд. Яагаад гэвэл манайхаар нохоод хийжээдэг хүмүүс бүгд л ордог. Тэр хүмүүстэй яриа сууж хахад хамгийн гоё юм тэр үүдэг. Хайчих байгаа хүнсний захруу. Ялч байгаа нохоондоо олоо. Хизээч тэр хүмүүс ийш явдаг сайхан хоолнд ордог юм уу гэж дуурч байгаа, тэгж байгаа хүн ерөөсөө нохоод хийж байгаа хүмүүс тун цөөхөн тийм ээ. За PPTV болон Монголын нохоо судлалын холбоо хамтран бэлтгэдэг банхоор нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Ингээд энэ удаагийн дугаартаа оролцсон найз төвшин дөрдөө баярлалаа. Дараагийнх нь цаашдын ажил хөдөлмөрт өндрөө зөндөр амжилт хүсье. Тэгээд сүүлийн хормыг хөөрчүүлдээ да. За ийм сайхан амтны тухай те нэвтрүүлэг хийж байгаа. Ялангуяа банхоор гэд бидний те хар багаасаа сонсож өссөн сайхан нэвтрүүлэг хийж байгаа та бүхэн ч гэсэн айгүйх баярлж байна. Ер нь бол яг миний бодлоор манай монголчууд те нохоог бол багаас нь хүндэтгэж ирсэн. Гэвч нохоод хижээх одоо зан одоо юу гэх арга гэх юм уу тийм юм дээр жоохон дутмаг байсан. Сүүлийн үед бол одоо Монголд нохоо гэдэг амтан гоё төлхөө хөгжиж хүүхэд залуучууд маань ч гэсэн чөлөө цагаараа те амьд амтныг хэрхэн сайхан гоё тэжээх вэ? Хэрхэн гоё болох вэ? Хэрхэн тэмцээн уралдаанд төрүүлүүлэх вэ гэдэг аюу гоё тийм хөгжиж байгаа тийм гоё юу мэдгэж байгаа. Тийм учраас одоо танаа нэвтрүүлгийг дайлимдуулаад одоо нохоо тэжээж байгаа сонирхол нэгтэй залуучуудаа те бүгдээрэнд нь амжилт хүсье. За ингээд банхоор нэвтрүүлгийн маань нохоотойч болоосаа булан маань эхэлж байна. За энэхүү нохоотойч болоосаа булан маань бид нэр та бүхэндээ бас нэвтрүүлгээрээ хэн авьяаслаг чадвартай бидний одоо болцлыг хангаж явуулсан бүтээлийг шалгаруулж бид нэр Монголын нохоо судлалын холбооны цэвэр үйлдвэрийн удмын бичигтэй цэвэр үйлдвэрийн гөлгийг бэлэг болгож байгаа гэхэд хар болсон юм аа. Энэ удаагийн маань нэвтрүүлгийн маань болцол бол та бүхний одоо өөрсдөө хайртай нохоон болон гөлгийн эсвэл ямар нэгэн гоё зохиомжтой сэдв бол нээлттэй нохоон зурсан зургийг бид нэр шалгаруулах юм аа. За ингээд нэвтрүүлгийн доогуур явж байгаа хаягуудаар та бүхэн утсаар болон бүтээлүүдэд ирүүлэх боломжтой. Энэхүү хаягуудаар мөн авч бид нар интернетийн орчинд мэдээж байршуулж хэний бүтээл хамгийн олон үзэгчдийг байлдан дагуулж олон үнэлгээ үзэгчдээс лайк авсан бүтээл маань шалгарч цэвэр үйлдвэрийн гөлөг одоо таних болох юм шүү. Тэгэхээр энэ хүү гөлөг маань бид нар бас шууд хүнд энэ ийм үйлдвэрийн гөлөг байна гэдээ тулгчлгүйгээр та бүхний саналыг авах юм аа. Тэгэхээр манай хаягтай, манай телевизийн хаягтай та бүхэн бас нэг дээрээ энэ удаагийн шагналаар иймэрхүү нохоо байвал болж байна гэсэн нохооныхоо үйлдвэрийг санал болгоорой. За ингээд бидэнтэй цуг бас үзэгчтэй баярлалаа. Ингээ банхоор нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инх өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.